Миний сонгож авсан өгүүлэл болохоор Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас минархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл. Тэгээд үүнийг Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр гэсэн өгүүлэл байгаа. Тэгээд өгүүлэлийг бичсэн хүчин Мессийн археолог антропологийн төвшингээ бол өгүүлэлтэд бичих байсан. За шүүмж бичсэн бямжрал нэг. За би мөвчнгийн Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас минархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл өгүүлэлийг багш юм Эрдэнээр өдөртүүлэн бичиж Эрдэнэ эхлэх Эрдэм шинжилгээний сэтгүүлийн 14-р хотын 209-с 225 дугаар талд хэвлүүлсэн байна. Энэхүү өгүүлэлт анхны сарын тэмдэг ирэх насны өөрчлөлт нь зөвхөн тоон үзүүлэлт бус охидын амьдралын чанар, эрх, боловсрол, эрүүл мэнд, бие даах чадварт нөлөөлөх өргөн цар хүрээтэй үзэгдэл болох талаар судлахыг зорьсон байна. За хураангуй талдаа зорилоо гэдэг өгүүлбэрээр бичсэн байсан. Тэгэхээр энэ өгүүллээс хүлээж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр одоо энэ сарын тэмдэг ирж байгаа насны өөрчлөлт нь охидуудын амьдралын чанар, эрх, боловсрол, эрүүл мэндэд нь яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг судалнаа гэсэн ийм хүлээлттэй байна. За тэгээд энэхүү өгүүлэл нь хураангуй түлхүүрөг удирдлагаас судлагдсан байдал, судалгааны арга зүй, тэгээд үндсэн хэсэг нь дотроо 3 дэд хэсэг хуваагдсан. За тэгээд үнэлт, номзүй, хасралт гэсэн 9 хэсгээс бүрдсэн байна. Агуулгын хувьд уг өгүүлэлт охидын сарын тэмдэг анх ирэх насны өөрчлөлт, үүнд нөлөөлж буй хүчин зүйлс болон үр дагаврыг тодруулан судалжээ. Ингэхдээ 11-ээс 45 насны 112 эмэгтэй хамруулан асуумжийн аргаар өгүүлбэл цуглуулсан бөгөөд цуглуулсан мэдээлэлд SPSS болон FITM програмын тусламжтайгаар статистик боловсруулалт хийсэн байна. Мөн антропологийн этнографийн ярилцлага хийсэн гэж дурдсан байсан. За тэгээд энэхүү өгүүлэлт дараах хэд хэдэн сайн тал байна. За тухайлбал судалгааны ажлын сэдэв болон зорилго нь тодорхой, сонирхолтой байсан. Хураангуй хэсэг буюу нэгтгэл хэсэгтэй бол зорилго нь тодорхой байсан. Сэдвийн хувьд бол бас сонирхолтой, практикийн сэдэв. За мөн энэ төрлийн судалгааг 2000 оноос хойш төрсэн эмэгтэйчүүдийн дунд хийж байгаагүй гэж дурдсан байсан. За харин энэхүү судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн тодорхой өгнөлийг тус оноос хойш төрсэн байгаа судалгааны шинэлэг тал болж байна гэж үзье. За өгүүллийн бүтцэн эрдэм шинжилгээний өгүүлэл байх бүтцийг бүрэн тусгасан. За мөн судалгааны их сурвалжууд нь Монгол болон гадаадын олон эрдэмтдийн шин судалгааг ашигласан нь бол их сурвалжийн тал дээр сайн зүйл байна гэж харсан. За үүний хажуугаар өгүүлэлт дараах дутагдaltaй тал байна. За нэгдүгээр зөв бичгийн дүрмийн алдаа нэлээд гарсан байна. Тодорхойлбол хураангуй хэсэгт буй чадвах мах бодийн гэх үгсийг алдаатай бичсэн байна. Хийгээ араас и байхгүй мах бод гэдэг үгийн дээн дэвсгэрлээд араас нь эрг орно. За мөн үндсэн хэсэгт буй бүлийн гэдгийг би өөрөө засаг бичсэн. Бүлийн тэгээд судалгад боловсруулсан тэмдэглэлийг дотоодын нийт бүтээгдэхүүний гэх үгсүүдийг бол буруу бичсэн. Мөн дүгнэлт хэсэгт байгаа урагшилсантай гэх үгийг зөв бичгийн дүрмийн алдаатай бичсэн. За мөн хоёрдугаар нэр томыг хэрхэн бичих асуудлыг жигдлээг байгаа нь харагдаж байгаа. Тухайлбал охидын биений юм анх ирэх насыг минархи гэж хийгээ араас иэтэй нэг бичээд, иэтэй нэг бичээд шууд хээ ингэж дэвсгэрлэж бичээд тэгээ минархи гэж бэртийтэй нэг бичээд ингээд нэг дөрвөн янзаар бичсэн байна. За тэгээд үүнээс гадна биеийн юм гэхгүй, биений юм гэхгүй гэдэгт ингэж аль алийг нэг холиод биччихсэн байсан учраас энэ нэр томьёо жиглэх асуудлыг анхаарал зүйтэй юм болов уу гэсэн саналыг төвшүүлж байна. За 3-р нэг санаа хэд олон удаа буюу өгүүлэл нийт 7 удаа тавцсан санаа гарсан. За өөрөөр хэлбэл энэ сарын тэмдэг анх ирэх насны хэлбэлсэн биологийн, байгаль орчны болон нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлсийн нөлөөгөөр тодорхойлогддог гэсэн энэ санааг нийт яг өгүүлэлтэд харах юм бол 7 удаа тавцсан байсан. Үндсэн хэсгийн эхлэл хэсгийн өгүүлбэрээс бусад үед гэсэн. За энэ бол ийм уршсан алдаа гарсан байна гэж үзсэн. За 4-р зарим өгүүлбэрт учирсан алдаа гарсан байна. Одоо жишээлээд үзүүлэх юм бол сарын тэмдэг 10-аас доош настай бол эрт, 15-аас доош настай бол хожуу гэж үзнэ гэж бичсэн байна. Тэгэхээр эндээс ойлгох юм бол сарын тэмдэг гэдэг нэг зүйл нь настай. Тэгээд нас нь 10-аас доош байх юм бол эрт, 15-аас доош настай байх юм бол хожуу байна гэж ойлгогдоход
15-аас доош гэдэг ч гэсэндээ 10-аас доош насны орох учраас энэ нь бол алдаатай болж байна. Сарын тэмдэг анх ирсэн нас нь 10-аас доош настай бол эрт. Тэгээд 10-аас 15 насны хооронд тийм 15-аас дээш гэх байсан болов эсвэл тэгсэн бол арай хожиг гэж үзнэ гэж залруулах байсан баг. За мөн 2-р үйлбэр нь 20-р зууны их үед барууны орнуудад сарын тэмдгийн дундаж нас ойролцоогоор 16-аас 17 жил байсан ба нийгэм 12-аас 13 жил байна гэж. За тэгэхээр энэ одоо сарын тэмдгийн дундаж нас гэдэг нь юу болох? Энэ нь тэгээд сарын тэмдэг анх ирэх насыг хэлж байгаа мó эсвэл энэ сарын тэмдэг анх ирсэн наснаас эхлээд цэвэр шиг хүртлэх тэр бүтэн жилүүдийг ингэж хэлж байгаа мó гэдэг нь ингээд тодорхойгүй. Тэгээ ингээд бодоод үзэхээр 16-аас 17 жил бол тэр үеийг илэрхийлэх юм боломжгүй байгаа юм. За 3 дахь үйлбэр нь нэмж дуртахад Казахстаны хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс хожуу наснд хүрдэг бөгөөд үүнд хүрээлэн буй орчны хүчин зүйлс ихэнх үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Энэ насанд хүрэх гэдэг ойлголт нь одоо энэ нөхцөлд энэ контекстээс хараад үзэх юм бол сарын тэмдэг анх ирэх үеийг ингэж хэлж байгаа юм шиг энд ойлгогдож байна гэсэн. За гэтэл насанд хүрэх гэдэг ойлголт нь 21 нас хүрч насанд хүрч байгаа. Түүхийн тав баримтаас харахад сарын тэмдгийн нас нь цаг хугацааны явцад хэлбэлцэж аж үйлдвэрийн хувьсгал зэрэг амьдралын ядуу нөхцөлд ихээхэн удаашрал ажиглагдаж улмаар 20-р зуунд нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор буурсан байна гэж байна. Тэгэхээр энд хоёр санааг эсрэгцүүлэх маягтайгаар бичих юм зорилготой байсан боловч хоёр өгүүлбэрийн санаа нь хоорондоо эсрэгцээгүй. Тухайлбал одоо энэ амьдралын ядуу нөхцөл ихээхэн удаашрсан гэсэн мөртлөө энэ 20-р зуунд эдийн засаг сэргээд сайжирсан чинь дахиад бас буурсан. Тэнгүүтээ сайжирсан нэг нь болгоо сайжирсан үед эсрэгээрээ ядуу нөхцөл бас эсрэгээрээ ингэж байх хэрэгтэй боловч удаашрах буурах гэсэн хоёр ойролцоо утгатай үгээр илэрхийлсэн байна. Хоёр өгүүлбэр эсрэгцүүлэхтэй. За тийм мөн буурах гэдгийг нь сарын тэмдэг анх ирсэн нас ирчиж байгаад хэлж байгаа юм болов. Тэгээд энэ удаашрах гэдэг нь бас яг ямар утгатай ойлголт юм болоо гэдэг нь энэ дээр тодорхойгүй байгаа юм. За дүгнэлт хэсэгтээ болохоор үүнд хотчлт, амьдралын хэм маягийн өөрчлөлт, хоол тэжээлийн бүтэц, нийгэм эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байж болно гэдэг нь таамаглах утгатай бамжигур төгсгсөн байгаа байхгүй. Гэхдээ энэ өгүүллийн дүгнэлт хэсэг бол энэ одоо зорилго хэсэг дээрээ яг энэ зүйлийг ингэж судлахыг зорилоо гэж дэвшүүлсэн мөртлөө дүгнэлт хэсэг дээр энэ одоо зорилго чинь таамаглал чинь батлагдсан юм уу эсвэл няцаагдсан юм уу гэдэг дээр тодорхой юм зүйл байхгүй байж болно гэдэг таамаглал дэвшүүлсэн байгаа. За мөн 30-аад жилийн өмнө сарын тэмдэг анх ирэх үед хүнд өөр үе шатанд очиж буй мэдрэмж илүү төрдөг байсан бол өнөө үед сарын тэмдэг ирэх нас урагшилсантай холбоотойгоор энэхүү мэдрэмж нь бага болж байна. Магадгүй энэ нь сарын тэмдэг ирэх нас урагшилсантай холбоотой ч байж болно. За яг өмнөх өгүүлбэр дээр нь мэдрэмж нь бага болж юм. Тэгээд энэ нь сарын тэмдэг ирэх нас урагшилсантай холбоотойгоор мэдрэмж нь бага болж юм гэж баталсан мөртлөө дараагийн өгүүлбэрт нь магадгүй холбоотой ч байж болно. Тэгээд өөрийнхөө хэлсэн санааг буцаад эсрэгцүүлсэн байгаа юм зүйл байна. За иймэрхүү өгүүлбэрүүд бол нэлээд байсан. За энэ дүнгийн тус өгүүлэл нь судалгаанд боловсруулаагүй шилжүүлэлт олон байхаас гадна төвшүүлсэн зорилготой хүрээгүй яг яаж тэр хоол хүнснээс яаж хамаарат байгаа. Тэгээд тэр өөрчлөгдөж байгаа насныхын тэр хэлбэлцэл нь эрхэнд нь яаж нөлөөлж байгаа, боловсролд нь яаж нөлөөлж байгаа гэдэг нь тодорхой юм дүгнэлт байхгүй. За тэгээд ард нь бол асуултуудаа хасрагдсан байсан. Тэгээд асуултуудаа ингэж боловсруулж судалгаанд оруулж өгөөгүй юм болов уу гэж бодсон. За тэгээд мөн гадны их сурвалжийг ашигласнаа сайшаалтыг хийж боловч орчуулах үед нэлээд юм саяны дурдсан учир зүйн алдаанууд гарсан бололтой. Тэгээд иймээс тус өгүүлэлийг дахин нэгтгэж тасан сайжруулах шаардлагатай байна гэж үзье.